Амын бие бэлдэр хөгжил, чирэгжилтийн түвшин дотох сорилыг авах аргачлал. Ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 8 насны ангилалд бие бэлдрийн түвшин дотох сорил авах аргачлал. Хүчний чанарыг тодорхойлох аргачлал. Хүчний чанарыг байрнаас уртад харих тасгалаар тодорхойлно. Хөлдөө мөрний хэмжээний зай авч шугамын ард зогсно. Хариалтыг гүйцэтгэхдээ гарын савлттайгаар хоёр хөлөөс зэрэг түлхэн урагш үсэрнэ. Хүүхдэд аль болох хол харайхыг ойлгуулна. Эхний байрлалаас газардаж буусан хөлийн өсгий хүртэлх зайг хэмжинэ. Хариалтыг 2 удаа гүйцэтгэж хол харайсныг үнэлгээнд тооцно. Мөрийж хазгаа өсөрхийг үнэлгээнд тооцохгүй. Хурдны чанарыг тодорхойлох аргачлал. Хурдны чанарыг 30 метрийн гүйлтээр тодорхойлно. Гүйлтийг 30 метрийн зайтай гараа барийг тэмдэглэсэн тэгш зайд босоо гараанаас гүйцэтгэнэ. Барайнд чэжээр орсноор тооцож туулсан замыг секундээр хэмжинэ. Уян хатан чанарыг тодорхойлох аргачлал. Уян хатны чанарыг суугаа байдлаас бүхийг тасгалаар тодорхойлно. Хөлөө нийлүүлэн сууж, дагц, дал, өвзгөөр хананд налж, тавцанг өвдөгний үеийн харалдаа байрлуулан, гараа алгаар нь давцан дээр тавин, зориултын тавцанг урагш түлхэж бүхий. Дасгал хийх үед өвдөг гарыг нугалж болохгүй. Дасгалыг 2 удаа давталтай хийж, аль сайныг нь үнэлгээнд тооцно. Тавцанг бүхийж түлхэхдээ гарын алгыг давцангаас хөндөрүүлэхгүй байна. Эхний байрлалаас давцанг түлхсэн зайг хэмжинэ. Авхаалт самбааг тодорхойлох аргачлал. Хөдөлгөөний эвслийг 1 гараар бөмбөг шидэж бай онох тасгалаар тодорхойлно. Бөмбөгийг 5 удаа шиднэ. Байг онсон тохиолдолд бүрт 2 оноогоор үнэлнэ. Байны диаметр 60 см, бөмбөгний чин 150 г байна. Бөмбөгөө барин дохойн үеэр нугалж, урагш түлхэн анхаарлаа сайн төвлөрүүлэн шиднэ. 9-өөс 11, 12-оос 17 насны ангилалд доорх сорил авах аргачлал нь ижил дүгнэх үзүүлэлтүүд нь өөр байна. Уян хатан чанарыг тодорхойлох аргачлал. Уян хатан чанарыг суугаа байдлаас урагш бүхийг тасгалаар тодорхойлно. Нуруугаа хананд сайн тулгаж хөлөө өвдгөөр нь нуглахгүй, зориултын тавцан дээр гараа алгаар тавьж тулд суун. Зориултын давцан урагш түлхэж бүхий. Хэмжилт хийхдээ зориултын давцангийн эхний байрлалаас давцанг түлхсэн зайг сантиметрээр хэмжинэ. Дасгал хийх үед өвдөх гарыг нугалж болохгүй. 2 удаа давталтай хийж хамгийн хол зайг үнэлгээнд авна. Хөлийн хүчийг тодорхойлох аргачлал. Байрнаас уртад харих тасгалаар хөлийн хүчийг тодорхойлно. Хүүхэд хөлөө харайх шугам буюу тэмдэгт тул зогсно. Хариалтыг гүйцэтгэхдээ гарын савлтаар өвдөгний үеэр хагассан эксрэн 2 хөлөөс зэрэг түлхэж урагш тэмүүлэн үсрэх хөдөлгөөн хийнэ. Эхний байрлалаас газардаж буусан хөлийн өсгий хүртэлх зайг хэмжинэ. Хариалтыг 2 удаа гүйцэтгэж хамгийн өндөр үнэлгээгээр дүгнэнэ. Гарын хүчийг тодорхойлох аргачлал. Гар дээр сунах тасгалаар гарын хүчийг тодорхойлно. Дасгалыг гүйцэтгэхдээ бие чигээрээ гар дээр тулд сунаа. Хөлөө баг зэрэг салгаж болно. 30 секундэд сунаалтыг хэдэн удаа зөв гүйцэтгэснээр тооцов. Хурдны чанарыг тодорхойлох аргачлал. Хурдны чанарыг 50 метрийн зайд гүйлт хийх тасгалаар тодорхойлно. Гүйлт хийх талбайд гараа барайны шугам татсан байна. Нам гараанаас шүглийн дуу буюу туг тохиолдоор гүйнэ. Дэсвэрийн чанарыг тодорхойлох аргачлал. Дэсвэрийн чанарыг холын зайд гүйлт хийх тасгалаар тодорхойлно. Гүйлт хийх талбайд гараа барайны шугамыг тодорхой тэмдэглэсэн байна. Дохиогоор урд талын хөл гарааны шугам дээр тэмдэгт газар шүргүүлж байхаар босоо гараанд зогсно. Шүглийн дуу буюу туг тохиолдоор гараанаас гарна. Гүйлтийн зай эрэгтэй 1500 м, эмэгтэй 1200 м байна. Хөдөлгөөний эвсэл тодорхойлох аргачлал 1. Авхаалт самбааг бөмбөг шидүүлж байг онох тасгалаар тодорхойлно. 325-аас 400 г чихмэл бөмбөгөөр байг онсон тоогоор тооцно. Байны өндөр 1 м 50 см, диаметр нь 50 см байна. Гараа тохойн үеэр нугалж түлхэлтэйгээр урагш шиднэ. 5 удаагийн шидэлт гүйцэтгэж байг онсон нэг шидэлтийг 2 оноогоор тооцно. Хөдөлгөөний эвсэл тодорхойлох аргачлал 2. Авхаалт самбааг хавсралтай алхаагаар шилжилт хийх тасгалаар тодорхойлно. Хоорондоо 1 м-ийн зайтай 5 см-ийн өргөнтэй 3 шугам байрлуулсан байна. 20 секундын дотор 1, 2, 3 шугам дээгүүр хавсралтай алхаа хэдэн удаа хийж гүйцэтгэснээр тооцно. Голын шугамд хөлийг салган зогсож, марш гэсэн дохиогоор баруун тийш өсөрж, баруун хөлийг 1-р шугамын тусгаарлагчийн гадна тавьж, буцаж зүүн хөлөөс хавсралтай өсөрж, 3-р шугамын гадна талд зүүн хөлийг тавьж, буцаад 3-2-1 гэсэн дарааллаар үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Бие бэлдрийн хөгжил, чирэгжилтийн түвшин дотох сорилыг авах аргачлал.